За нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийг баталж энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл Монгол Улсын ерөнхийдөө цайхан бэлэг болон албаны хүмүүс өнөөдөр мини хайпермаркет дэлгүүрээс худалдан авалт хийж тусгай баркодтой суглаа бүхий баримтыг авснаар энэхүү хуулийн хэрэгжилтийг аль бие усаар идэвхжүүлсэн юм а. Одоо бид нар яг энэ нэмэгдсэн өртгийн албан татврын хууль одоо батлагдсанаас хойш энэ бэлтгэл ажлуудаа хангаад 4,000 цэг дээр одоо бэлэн байдал хангагдсан. Энэ тоо бол цаашдаа нэмэгдэнэ. За он гараад бол нийтдээ 170 мянган худалдан авалт бол хийгдсэн байна. Өнөөдрийн байдлаар миний энэ худалдан авалт одоо энэ 170 дээр нэмэгдээд явна. Тэгээд нэмэгдсэн өртгийн албан татврын 10% татврын 2% нь бол буцаан олголт бол хийгдэх ёстой байгаа. Тэгэхээр энэ буцаан олголтод бол энэ бол бүтгэл бол орогдоод явнаа. Тэгээд орсон хүн болгоно одоо ингээд суглаа гэдэг ингээд дахин давтагчшгүй энэ номерыг бол энэ суглааны араас бол хийсэн байна. За энэ баркодоор бол уншигдаад явна. 2-7 хоног тутам нэг удаа бид нар бол энэ суглааг бол явуулна. Одоо хамгийн анхны суглаа бол 1 сарын 17-ны өдөр бол улс орон даяар бол явагдана. Тэгээд хамгийн одоо том шагналт нь 100 сая төгрөг. За 100 саяын дээр ч гэсэн бас юм том шагналууд бол байгаа. Ингээд явагдгийн гол утга учир нь бол 2-3 зүйл байгаа. За нэгдүгээрт болохоор зэрэг эдийн засгийн ил тодын хуулиа бид нар баталж гаргасан. Өнөөдрийн байдлаар одоо он гараад 8 их 80 төгрөгийн татврын орлого бусад хөрөнгө бол ил болоод явж байна. За хоёр дахь энэний араас залгаж байгаа арга хэмжээ бол ерөөсө далд эдийн засгаар ил гаргах энэ зүйлүүдийг засгийн газраас явуулж байгаа гэсэн үг. Хоёр дахь одоо зүйл маань нэмэгдсэн өртгийн албан татврын хуулийн 10%-ийнх нь 2%-ыг бол буцаан олголт 1 сарын 1-ний өдрөөс эхэлж энэ хууль бол хэрэгжиж эхэлж байна. Нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль нийслэлийн 1% татвартай зэрэгцээд яригдж эхэлсэн. За тэр үед иргэдийн дунд мэдээлэл тун хомс байсан юм а. Зарим хагас дутуу мэдээлэл авсан нэг нь заавал кассын машин худалдан авч байж үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно гэх мэдээлэлтэй байсан. За харин тухайн үед манай сурвалжлах групп албаны хүмүүсээс тодруулахад заавал кассын машин худалдаж аваад авах шаардлага байхгүй. За баримт CGM гэдэг аппликейшнийг бэлдэж байгаа. Түүнийг бэлэн болохоор иргэн бүр тийшээ ухаалаг утас болон таблет, ноутбук зэрэгээр интернет ашиглан орж бүртгүүлээд ашиглах боломжтой гэж байсан юм а. Харин үзэгчтэй охины дунд заавал касс машин худалдаж авах шаардлагатай хэмээн бодож шаналж байгаа хүн байвал за тэгэх шаардлагагүй гэдгийг албаны хүний яриагаар хүргэж байна. Тий одоо баримтаар одоо шууд ороход болно. Та одоо усан дээр ороод үзээрэй. Баримтын ороод өөрөө нэчгэд бол касс машин авахгүй юм аач бүрэн болцоод байгаа. Хэрэгжиж эхлээд 3 хонсон ч томоохон сүлжээ дэлгүүрүүд болоод зарим нэг мэдээлэлт иргэдээс бусдна энэ талаар мэдээлэл тун хомс байгаа нь харагдаж байлаа. Ямар ч мэдээлэл байхгүй заяа. Тэгээд нөгөө татврынхаа орж ирсэн. Орж ирэхдээ Улаанбаатар хотын татврынхаа 1% авна гэдэг ингээд хүч биднэрт мэдээлэл өгөөч ямар нэг өгөөч гэхээр та очиж тэнцээд байгууллагаас очиж аваад гэдэг ингэж яадаг ч аа. Тэгсэн чинь бид нар чинь өнөөдөр нөгөө энэ хоёр биш зах зээл ингээд яатсан тэр болго ингээд хоёулах нь л сууж байгаа юм чинь болцсон их нэр нөхрүүд ингээд тийм жижиг төлөвлөж чинь нэг нь нөгөө гişэ тэгээд тиймэр өмнөд явчих гэхээр зэрэг энэ чинь нөгөө хүн хүч хэрэгтэй хулгай зэлгээ чинь зэрэг орж ирдэг болохоор ерөөс тэрэн дээр нь очиж чадахгүй. Тэгээд бүр сонин ямар санд сонин уншаад арт талдаа бүр ариад байгаа ямар санд чангалчаад ариад дэнээс өцөдрөө аваа гэж жоох мэдээлэлт авсан. Мэдээлэлтэй ч мэдээлэлгүй ч хууль хэрэгжээд эхэлсэн болохоор хуулинд заасан хугацаанаас өмнө хэрэгжилтэндээ анхаарч өөрсдөөс шалтгааллах бэлтгэлээ базаахгүй бол за хууль зөрчсөн болж торгуул ногдох гэдэг болгоомжл үсэт байгаа юм. За тиймээс та бүхэндээ дараах мэдээллийг хүргэж байна. Та бүхэн татврын ерхий газрын баримт CGM сайт руу орж дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За мөн татврын ерхий газар дээр бичлэн очиж бүртгүүлж өөрийн гэсэн кодыг авснаар заавал кассын машин, POS машин авах шаардлагагүй маа. Аппликейшнийг ухаалаг утсан дээр татаж авах болон таблет, ноутбук зэрэгээр интернет ашиглан тус сайт руу нэвтрэх боломжтой юм. За касс болон POS машин нь таны хөдөлгөөнийг л хэлбэрчлэх хэрэгсэл болж байгаа маа. Харин худалдан авагч иргэд та бүхэн бүгд өөрийн гэсэн хуудсыг тус аппликейшн дээр үүсгэж түүгээрээ худалдан авалтын мэдээллийг мэдүүлж татврынхаа хоригдлыг бий болгох боломжтой маа. Хэрвээ та энэ хуулийн талаар мэдээлэлтэй ч таны үйлчлүүлсэн газар баркодтой суглаа бүхий талааныг өгөхгүй зөрчил гаргаж байгаа бол та бүхэн 1812-88 утсанд хандаж гомдол саналаа хэлэх боломжтой юм. За хуулийн хэрэгжлийн талаар та бүхэнд эргээд мэдээлэх болно.